Hi, hello. За. За. Өнөөдөр 2025 оны 8 сарын 2-ны өглөө Улаанбаатар хотоос Дорнод аймаг хүртэлчийн аялал маань үгээр эхэлж байна. За ингээд дугуйгаа бэлдсэн. Ингээд дугуун дээр ачаа үрсэн. Нийт 13 ачаа ойролцоогоор үүрсэн байгаа. Устайгаар нийлээд 14 кг болж байгаа. 2 устай. За тэгээд 670 км Улаанбаатар Дорнод хүртэл за 7 хоног жигээр ингэ төлөвлөсөн байгаа. Өдөрт дунджаар 100 км жийнэ. За ингээд үүгээр ингээд аялал маань эхэлж байна. За явж сонжин дээр ирсэн байдаг юм аа. За сонжин хүрт 3 цаг жийлээ. 3 цаг 7 минут яг 54.6 км. Навлаа. Дундуур шууд нэг 17.5 тал. Явлаа. Ямар ч гэсэн замынхаа тал хүрлээ. Өнөөдөр ер нь бол 100 явна гэсэн тооцоотой байгаа. Одоо нэг 45 явчихвал 100 явлаа. Дугуун дээр ингээ 12 кг, 13 шихуу баг килограмм юм ачсан. Тэгээ устайгаа нийлээд 14 болж байгаа. Нийт дугууны чинь 23 кг тий. Өрөнгөрөн килограмм ачаатаа нийлээд болж байна. За одоо ийш явна юм мэдчихэд явнаа цааш. Эрдэнэ сум орно. За. Сайн бацгаана уу. Өчтөрөөр би 6 цаг гээд Бануурт ирээд 135 км жигээд Бануурт ирсэн. Өчтөр 7 цаг гарan жийсэн. Тэгээ нийт амралтайгаа 9 цаг явсан. Одоо би өнөөдөр 70 орчим км яваад Цэнхэр мандал орно. Хэдэн аймгийн Цэнхэр мандал сум. За замдаа бол 1646 м даваа давна. 2 даваа байгаа. Нэг нь арай намхан, нэг нь арай өндөр. Давна. Тэгээд юу арах байгаа? Цэнхэр мандал 70 орчим км жийн. 4-5 цаг жиих байх гэж бодож байна. Өнөөдөр өксөр замтай. За тэгээ маргаашнаас үл гоё болно зам. За Цэнхэр мандал дээр тэгээд очие. За аялал эхлэе. Дугуйгаа ингээд сая буудалд хоноод Бануурт тэгээд ингээд дугуйгаа бэлдээд хад бэлэн болчих яаж байна. За Бануураас нааш 10 км жигээд Хэрлэнгийн гүүрэнд ирлээ. Ерөнхийдөө бол 10 гаруй километр юм байна. 12 3 км байд юм байна. За Хэрлэн дээр ирлээ. Анх удаа ингээд дугуйтай Хэрлэн дээр ирж үзэж байна. Өмнө Бануур руу би 2 удаа дугуйтай явжсан. Батоос. Тэгэхэд Хэрлэн дээр юусоо дугуйтай ирж байгаа. Бануур ороод босч байсан. Одоо энэ удаа Хэрлэн дээр ингэж ирлээ. Одоо ингээд цаашаа ингээ 55 орчим километр жигээд Цэнхэр орноо. Хинтээ аймгийн Цэнхэр. Одоо ингээ ийшээгээ ингээ Хинтээ аймгийн нутаг болж байна. Хэрлэнгээс цаашаа болохоор Хинтээ аймаг, Хэрлэнгээс дотгошоогоо болохоор Төв аймгийн нутаг байдаг гэж би бол боддог. Үний юм уу зөв юм уу мэдэхгүй байна. За одоо ингээд дугуйгаа ерөөхдөө жилд гайг 2 өдөр жилд гайгүй. Шүрмэс бол жоохон өвчтэй байна. Гэхдээ харьцангуй бас шингэн сайн өгсөн болохоор бас гайгүй байна. Орой бараг литр ус ууж унтсан. За одоо тэгээд цаашаа ингээд хөдлөе да. За өнөөдөр
70 км чигээд Цэнхэр сум өнгөрөөд нэг 7-8 км яваад Цэнхэрийн голын ирэг дээр ирсэн байна. Дөнгөж Цэнхэрийн гол дээр ирчээд за тэгээ одоо майхан саваа зас тийм үү гээд амраад байж гэн. Тэгээ одоо нэг бас гоё ингээд зүлгэн дээр гэрцээ нөгөө хөл өсгөө яваад байж гэн. Хөлийг борлож уу. Хөл ингээ борлцдаг. Самархан борлож. За шумуул нь бага байгаасаа гээл зэлбэрээ хийж энэ ямар юу гэдэг юм. Хөлн дээр явчих шүү дээ. Ямарч нэг айл бараад айлын ойролцоо ингээ байж гэн. 50 гаруй бараг өссөн үү километр. За тэгээ ийм газар байна. Өнөөдөр бараг 34 хүртэл хаалсан. Нилээ халуун өдөр бас байсан. Нилээ халууцаад. Өдөр нилээ халууцлаа шүү. Тэгээ замдаа нэг дүү хүүтэй таарад Багнуураас Дэлгэрхаан хүртэл авар тосын хүртэл жийж байгаа гэд. Тэгээ өөрөө Цэнхэр сум руу найзындаа хоног явцсан. Үлдсэн. Би цаашаа жоох яваад 7-8 км яваад энэ ч ирсэн байна. За майхнаа тэгж засч үзүүлээ да. Дугуул давгүй. Энэ давгүй шүү. Хөнгөн байна. За Цэнхэрийн гол дээр ирсэн. Гоё нөө. Ингээ овцоо солилцоо. Дугууны овцгоо. Цэнхэрийн гол дээр ирсэн гоё юм. За Цэнхэрийн гол нэг иймэрхүү байна. Урсгал нь их намуухан. Ер нь их тунгалаг бай шүү. Гайгүй ер нь тунгалаг байна болсон үед бол. Би их шар өнгөтэй байх болов гэж бодсон. Их тунгалаг байна. Урсгал нь. Би одоо шууд голоос ус аваад буцалгаж хэрэглэж байгаа хоолндоо. Өнөөдөр шүлтээ од хийж иднэ, борцтой шүлтээ бол. Ийм тонголоо байна. За гурилтай шүлээ буцалгаа байж байна. Борцтой гурилтай шүл. Дээр ингээ борц хийсэн борцны талаад аваа явцсан. Одоо ингээ сайхан борц хийдэл буцалж байна. Гомигээд борц хийгээл борцтой. Талын Монгол шүл хийсэн. Өөрөө бас жоохон борцтой нүдэг. Дээр нэмж жинхэнэ Монгол борц. За тэгээ дээр нь хэдэн сосисыг нэмээд хийчихдээ мөгээд. За аимхүү байдалтай байна. Гоё релакс. За гурилтай шүл маань бэлэн болсон. Өнөхөдөө ингээд 15 м орчим буцалгалаа. За энэ ингээд жоохон салхилаад байна. Хоол идэх да. Майхныхаа нэмэрт ингээд суудсан. Эндээс ингээд салхилаад ингээд жоохон салхитай байгаа учраас орой нарстай гоё юм. Одоо нэг 20 градус орчим байх шиг байна. Оройдоо нэг 11 градус хүрэх баг. Энэ одоо би өмнө аяг YouTube-ийн бичлэг хийдэг байсан. Тэгээ одоо нэг замдаа бас нэг бичлэг хийхгүй байгаа. Бас бичлэг янзлахаар нэлээд цаг авдаг учраас цаг авахаас гадна нэлээд ажил болдог, зав гаргах хэрэгтэй болдог. Тэгээд бичлэг баг хийгээд энэ удаа жоохон бичлэг хийх гэж сонирхолтой байна. Тэгээ өдөрт нэг өсрөл нэг 3-4 бичлэг хийнэ гэж бодож байгаа. Одоо 6 хоног явах та.
манай ингээ өхөр мал одоо бичиж эхэлж байна. Энэ өхөр суух гад ирж байгаа шиг байна. Эндээс бөө өхөрнүүд. За өглөө өхөрөн төр майхан цаа орогдох уу та. Тав маа бичих гээд байдаг шүү дээ. За цаагаа уугаад тэгээд орой наа тэгээд өглөө эртхэм 7 гэж босоод 8 гэж хөдлөх зорилготой. Эртгээ явахгүй маргааш 140 км Хинтээ аймаг орно. Хинтээ аймгийн төв. За хоол идэ да. За 3 хоног яваад өчтөр Хинтэд ирлээ. Тэгээ одоо Хинтээс гараад Төмөн зохтын зүг явна. Төмөн зохтындээс 149 км орчим байсан. Тэгээд дундаа нэг зогсох уу яах уу гэж бодоод байж байна. Ямар ч сан хосундаага бэлтжиж гараа явна да. Энэ дугуй маань ингээ бэлэн болцсон. Өнөөдөр Чингис хотел Чингис гээд нэртэй юм буудал буулаа. Хинтийн төв Чингис хотын. Тэгээд одоо дэлгүүрээс идэх юм аваад явна. Ийм самар юус авсан байгаа. Усаа аваад гарлаа. За би ингээд өндөр хаа Чингис хотоос гараад бэрх рүү явж байна. Одоо би нэг Батүлзэт өөрөө Төмөн зөгт рүү явах замаа товчлно гэж 5-50 км алгасах гээд бэрхээр яваад цаашаа ингээд Батнаа руу юу гэдэг Баян овоо. Тэгээ цаашаа Төмөн зөгт гээд маршрутаар явах гэж байна. За Төмөн зөгт гэсэн маршрутаар явах байсан ч одоо ингээд тойроод бэрх Батнаа руу юугаар явах гээд байна. Уршаа ингээд явж байна. Хээр талд баг хамгийн одоо миний явж байгаа маршрутаас хамгийн зэлүүд газар баг энэ байна. Бэрх рүү айл амтын цөөхөн Красник айл байт юм байна. Тэгээд машин их багтаа. Тэгтээ зам нь их гоё юм байна. Энэ тавиад нэг олон машин яваагүй бас явдаг юм шиг байна. Том даацын машин бага явдаг. Тэгэхээр одоо тэгээд Батнаа руу хүртэл одоо бэрх хүртэл одоо явахгүй 20 км яваад орно. Батнаа руу цаашаа 40. Тэгэнгүүтээ олон Батнаароос Баян овоо гээд сум руу Хэрлэн голын хөвөнд ирдэг. Тэг Хэрлэнгийн гүүр гарах гээд тийшээ бол 50 км шорон зам гэж байна. Тэр шорон замаар л тэрл чанга байна да. Өнөөдөр давж чадах нь. Өнөөдөр ингээд нийт Батнаа руу 100 гаруй явах гээд байна. Тэгээд дээшээ доошогоо явлаа гэхэд урагшаа бараг 150 явах гээд байгаа юм уу? 160 марш их. За тэгээд явж гинөө. Сайхан байна. Ингээд 4 өдрийн аялал өргөжлж байна. Өдрөө явж байна. Өчтөр бороо ихтэй байсан. Өнөөдөр бороо багтай байна. Гэхдээ сая нэг аадар бороо хаагуур дайраад өнгөрлөө. Борооноос цухтаад нилээ. Жийлээ. Ардуур ингээд тойроо явчлаа шүү. Жохон тусалж хагаад. За одоо ингээд машин чинь багтаа ганц 5 минут 10 минутанд л машин явж байгаа шүү. За бэрхтээ очиод да. Жоо цайлчаад тэг явна. За явж бэрх суман дээр ирлээ. Хинтээ аймгийн бэрх сум. Төвөөс 67-8 км байт юм байна. Бас хөөрхөн зайтай. Бараг 70 шахуу. Өгсүр гайгүй. Баг зэрэг өгсүртэй. Сая нэг жижиг даваа, жижиг өгсүр гарч ирж байна. За тэгээд энд хоолцоод өнөөдөр Баян явах санаатай байна. Батнаа руу дээрх уу? Баян орох уу гэдгээ
За тэгээд одоо 3 цаг болж байна. Дахиад жих 3-4 цагийн зайл байна. Тэндээвэл өнөөдөр майхтай л явж таарах. Цүвдэг жоохон. Цүвдэг өчтөр шалтаар мохож хэлдээс. Гэтэ жоохон хөөж жоохон даарахаар бас. Одоо ер нь сэрүүх юм байна. Градус 19 градус байна. За тэгээд 1180 70 төвшөс 1181 сая нэг 100 гаруй метр л өслөө. Одоо хотоос гараад нийт бараг 400 га явж байна. Нийт 20 цаг 21 цаг жийсэн байна. Дундууч хурд 20. За. Надад бичлэгээ тэгээд үргэлжлүүлье. Хинтээ аймаг. За Хинтээ аймгийн Батноров суман дээр явж байна. Одоо яг Батнороо орох гээд яг төгсөж байна. Одоо эндээс нэг 10 орчим км Батноор орно. Сайн нэлээд хүчтэй бороонд дайрууллаа. Шиврээ бороонд жоо хүчтэй салхитай. За тэгээд сайн нар тусаад солонгос цац гоё байлаа. Одоо 440 явж байна хотоос хараад. Цаана. Бараг машин явдгүй юм байна. За нэг цөөхөн машин явд юм байна. Энэ машин өнгөрөө байлаа. За Батнороо дээр ирсэн. Амралтын бааз. Жуулчийн бааз дээр ирсэн. 100 км яваад нийтдээ 100 км яваад одоо энэ Батнороо эндээс нэг 5 км зайтай юм байна. За ингээд гэр авцсан байж гэн дугуйгаа ингээд авцсан. Ингээд гэр гэртээ ингээд байж гэн. Пив шимэд явж гэн. Өнөөдрөөс сайн явлаа. За маргааш. Маргааш эндээс гараад юу явна? Гүрмийн нуур гээд Баян овоо гэсэн сумруу явна. Тийшээ 55 км орчим яваад дандаа шорон замаар явна. Тэгээд цаашаа яваад Гүрмийн нуураас нөгөө нэг одоо яг энэ хөндөгөр явд юм байна. Энэ хөндөгөр цаашаа баруун тийш, зүүн тийшээ, зүүн урагшаага яваад баг зүүн тийшээ чанга зүүн тийш яваад орд юм байна. Тэгээ урагшаага Төмөн цагт орно да. Маргааш нийтдээ нэг 95 орчим явах. Гэтэ шавартай байна. Айгүй зам нь бороог орс өнөдөр 2 бороотой тааралдлаа. За тэг өглөөгөр явна да. Хинтээ аймгийн Батнорт ирсэн. Маргааш андлын өшөө үзэхөө яах вэ? Энэ Батнор дээр андлын өшөө байдаг гэсэн. Тэрийг үзчихэд явах уу яах вэ тэгэл
бодол байж байна. За өнөөдөр аяллаа маань 4 дахь хоног. Хэдэн аймгийн Батноров суман дээр ирсэн байна. Тэгээд нийтдээ 450 орчим километр яваад ирлээ. Тэгээд ерөнхийдөө бол аяллаа одоогоор бол ерөнхийдөө нэг ядрал бол нэг ойролцоогоор нэг 70% байна. Өчтөр бол нэлээд ядралтай байсан боловч өнөөдөр гайгүй ер нь бол нэг гайгүй 100 км явчих чинь 100 гаруй ойролцоо 105 км явлаа. Өксөр өөрөө ерөөдөө гайгүй юм байна. Хинтээс гараад ерөөдөө засмалаар дан засмалаар явд юм байна. Зам нь ихтэй чүү гоё. Өчтөр бол хинтээ ортол зам жоохон муухай байсан. За тэгээд жаргалтаа өнгөрөөд нэлээ аадар бороо ороод тэгээд машинууд өглөөнөөс хойш одоо нэг юунаас цэнхрээс гарснаас хойш ерөөдөө бороо орсон. Тэгээд машинууд их тааралдаад бүгдээрээ бас намайг хамт аваад суугаад дуугаачаа суугаа явчаач гэдэг. Тэгээд байсан. Би гүрийгээл нэлээ явж. За нэг 70 км явсан баха. Тэгээд нэг машин суугаа явсан. Өнөөдөр бол ерөөсөө гайгүй тэгээд шууд өөрөө чигэд ирчихлээ. За хос 6. Хос бол. Хос бол гэж юу хэлэх вэ? Хатан, ноён, тамга татдаг. Заавал түпээр явах хэрэгтэй юу вэ? Хамаагүй л үү? Заавал дээд нь энэ гэлтэй байгаа учраас. Дандаа түпээр явах нь тий. За. Баггүй. Чамд байхгүй. Нийлэх юм. Баггүй. Баггүй. Я тав юм асаа. Фул гэж болно тий. За фул. Тавын фул. Чам байгаа уу? Байгаа. За. Өчр тохолж. За өглөөний мэндэ. За Батноровт ирсэн. Одоо ингээд хонцоод хөдлөж байна. Цайгаа уудсан, одоо дуугаа бэлтсэн. Гэрт хонсон. Тухтаа сайхан амралтын бааз байна. Яг энэ Батнороос нааш 5 км зайтай байдаг нүүдэлчин камп гэдэг камп байт юм байна. За тэгээд халуун шүүртэй хоол сайтай юм байна шүү. Бас үнэн бас боломжтой юм. Нэг гэр бол 2 ортой гэр бол 80,000 гэж хэлсэн. Би ганц хүнийхээр 40,000-аар орсон. Нэг ортой нэг ганцаар явж байгаа гэдэг. Тэгээ ороор нь бодож олно гэсэн. За тэгээд одоо хөдлөлөө. Би ч Батнор руу орчоод тэгээ Баян-Овоо орондоо. Өнөөдөр 58 км шорон замаар Баян-Овоо ороод Гүрмийн нуур гэдэг нууртай газар Харшаан. За тэгээд урагшаага Бат үлзийд орох санаа. Төмөн цогт орох сонирхолтой байна. За шорон зам руу гарсан. Жинхэнэ гравл аялал эхэлж байна. Гэш. Ийм шорон замаар явсаар алархандаа 50 ойролцоо нэг 4-5 км яваад орох бах гэсэн тооцоо байгаа. Нэг даваад авна. Тийш ерөнхийдөө тийшээ тэр цэнхэр уусаж чиглээд явах юм. За явна. За гравлтэй явж байна. 448-аас гарсан. Одоо тийшээ очиход нэг 500 болчих واخа. 500 гараа авчих واخ. Дундууч хурд нэг 12-3-тай явах санаа энэ шорон зам дээр. Ачаатай болохоор самаагүй давхиад ээж бас болохгүй. Тэгээ зам нь хатуу юм байна уу, дайжгүй юм байна. Эсрэг зам биш байна. Тэгэхээр асуудалгүй баг.
За тэгээ цаг агаар ч гэсэн тогтун байна одоогоор. Өдөөс хойш бороо орчихгүй бол. За тэгээ яваад ич та. Баяа яваад орч уулзцгаая. За ингээд замд ингээм ус таарлаа. Энэ усыг гараад айтайхан гарчвал ийшээ ингээл чиглэл. Ерөнхийдөө энэ хүндийг ингээл чиглэл явах гэж бодож байна. Зам нь ерөнхийдөө төв зам нь хойгоор явж байгаа. Би арай товчлсон замаар нь яваад байгаа. Ерөнхийдөө тэр хүндийгээс ирж байгаа. Тэр уул цагаар харагдаж байна. Энэ гүйхүү ус юм шиг байна. Нүгээр даваад гарчвал гайгүй байгаа. Өв сургаж байгаад бол гайгүй юм билгүй. Тоолол дээрэл гахаас. Зяж тгааш гаталж байхтай биш гэж бодохгүй нэ. Мотоциклд оторч. За одоо нэг даваа жижигхэн гүвэн дээр ирсэн. Энийг өгсөө явна. Одоо энд бид нар доороос ирсэн. Бүр тэр цаатлын 120-ны цаатлын тэр хөндийгөөс ирсэн. Ингээд энэ шиг ерөөд өгсөж байна. Өксүүр нь болохоор ойролцоо 4.3 градус юм байна. Жоо бөө хөрнөттэй таарлаа. Эдгээр мөөрөөл надаас цухтаагаад бүгдээрээ бөөгн ирчихсэн. Айгаад. Дугуйтай өнөөс мал их сонин айд юм шүү. За ийш өгсөй да. За. Ороод тавьчихна баяа ороо. Нэг гой зөөлхөн өвстэй замаар явж байна. Яг замдаар явснаас илүү зөөлхөн мэдрэмж төрж байна. Граултай явж байгаа. Яг дугууны хатуудад гэж. Замаар явахаар хамаагүй хатаагаад. Ингээ хөндөгөр сөхөвж байна. Одоо жоо хомрооч ихтэй. Амжаасаа нэлээд өгсөн болохоор. Одоо эндээс баяа 30 орчим явна. Би одоо гараад нэг 25 мав явж байгаа. 26 мав явж байгаа. Наац. За Гүрмийн нууран дээр ирсэн байна. Хинтээ аймгийн Баян сумын нутаг дээр Гүрмийн нууран дээр ирсэн байна. Энэ нуур болохоор одоо нэг хашил бол үе мөчөнд сайн гэж байгаа. Голцоо ер нь хашланд их сайн. Дээр нэг шаврын нас түрхдэг. Хүмүүс одоо тэр шаврын хаанаас авдгийг мэдэхгүй байна. Ямар хүмүүс аюух орж ийн энэ ч. Вэсэ амралтандаа юучаад гэрээ авчаад ерөөхдөө усан дорхой хүрээд ирсэн. Тойроо зөндөө хүмүүс байна. Амралт 4-5 амраллаа байд юм байна. Ийшиг нөгөө талын ирэг дээр бас тийшээ амралтууд байна. Их том нуураар авраг тосонгууд бол том юм байна. Нэлээд том юм байна. Бараг 5-6 дахин том ч юм уу. Тиймэрхүү нуур байна. За маргааш эндээсээ Төмөн цогт орно. Өнөөдөр Төмөн цогт арай орж амжсангүй. Төмөн цогт арай холдоод байна. Тэгээд Шорон замаар бараг 60 км явцсан чинь нэлээ хөксөр уруутай. Тэгээд ирж гнүүртэй болохоор жоохон удаа явлаа. 4 цаг болж хагт ирсэн. Тэгээд одоо энэ Гүрмийн нууран дээр сая төвөөс 4 км-ээс зайтай тийм ээ. Инчээрчээд маргааш 30 км цаашаа Төмөн цогт орно. 32 км. Тэгээд Хөлбөмбөр ор санаа байна. Тэгээд яг ерөөдөө маргааш эртхэн гараа явуул айгүй амжиж чухал гэж бодож байна. За. За өглөөний минь. За өнөөдөр миний 6 дахь өдрийн
аялал эхлэх гээд байж байна. За Баяоогоосоо гараад им хөдөлт аваад орж ирд юм байна. Хоёр нэлээ огцом даваа. Энэ нь баг аяллаа хамгийн огцом даваа байлаа. 14 градусын налуутай. Тэг ер нь бол би дээд л 10 градусын налуутай л явж исэн. Жинуудаа бүр маш ерөөсөө маш өксүр байна. 2500-аас 357 м өксөж байна. 11 км явахад. Одоо 1142 дээр зогсож байна. Түрүү би 840-оос хэрдэлсэн. Баяа 840 м хөдөлсөн гэхэр чинь баг 300 м өкссөн ба шүү дээ. За одоо ийшээ ингээ яваад энэ замд уруудаад за энэ хөндийгөр яваад тэнд нэг гүвээ яваад дахиад 2 гүвээ даваад тэгээ Төмөнцөгт орноо. Ийшээ одоо 16 км. Одоо ийшээс Сүхбаатар аймгийн нутаг энэ даваанаас ийшээ болохоор хойшоо Хинтээ аймгийн нутаг, урагшаа Сүхбаатар аймгийн нутаг юм байна. Ингээ зүүн тишээ марж байгаа далнаа яваад Дорнод аймгийн нутаг орно. За ингээд Төмөнцөгт ороод алцсан. За Сүхбаатар аймгийн Төмөнцөгт ирсэн. 33 км яваад ирлээ. Өнөөдөр нийт нуураас гарсан гэхэр чинь Гүрмийн нуураас 4 км 37 км шороогоор жигээд Төмөнцөгт ирсэн. Одоо Хөлбөмбөр рүү 63 км ирж. Өнөөдөр нийтдээ ингээд 100 км ингээд жийчж байгаа юм байна ерөнхийдөө. За хоолоо идсэн, дэлгүүрээс усаа авчлаа. Одоо тэгээд 21 7 молоо гэж санаатай л. За одоо Дорнод руу явлаа гэдэг. За замдаа гараа явж байна. Ийшээгээ бол шовтон уруу юм байна. Дээр нь баруун талаасаа салхитай болохоор баруун зүгээс салхитай болохоор ерөөсө жиг шаардлага байхгүй 25 6 28 амт явж байна. Одоо нэг жоохон өксөр газар багш маань 21 2 тал явж байна. Зарим газар бүр жиг шаардлага байхгүй явж байна. Өнөөгөө 37 км авчихаа. Нилээ бартаатай замаар явсан. Дэрчнүүртэй, элстэй, өксүртэй, огцом өксөр уруу ихтэй. Даваа гүйлтэй газар явсан. Энийг бас одоо 63 км юу хүн бахаа. 2 цаг юм уу 2-3 цаг л болчиход байна л да. Дундаж урд нэг 23-тай явах дахид 24 5-таач явах. Окей, за Хөлбөмбөрд болзъя да ачаад. Бараг машин явахгүй нөө. Нэг ганц нэг машин явж. За одоо Дорнод аймгийн нутг руу ороод ирж байна да. Хөлбөмбөр сумын нутг руу орж ирж байна. Дорнодын. За энэ талаар бэлчиж байгаа адуугаараа хэдэн зуун адуу байх шиг байна. Энэ лаалуу 50 60 адуу байна. Тэр доор бараг 100 гаруй адуу байна. Ямар их адуутай. Тэр бүр цаашаа ороод бараг хэдэн зуун адуу өхөр байна. Бараг нэг 2-300 адуу бол байна. Өхөр нь нийлээд нэг 5-600 гаруй байх шиг байна. Битүү байна шүү дээ. Зам дээр энд байна, зам дээр байдаг бүр цаана бас зөндөө байна. Уул нэг айл олон биш юм байна. Одоо хэрлэн гол ерөөс энийх үнд байна. Хажууд орсож байгаа. Хэрлэн гол. За адуун дээр ирж байна да. Битүү адуун. За холдох нь зам дээрээс. Намаага дараа ичих бит. За адуун дондор битүү адуун дондор явлаа шүү манайха. Манайха.
мортой утсантай таарлаа. Ай. Hello. Ямар их хатуутай юм? Баян уу? Яа. Амжилт. Баян л гэж юм да. За даваа давчаад явж энэ тавруунуудаа таарлаа. Хоёр тэгдэхээтэй тавруу явж байна. Тэгдэхэнүүд нэг том болчихжээ. Одоо ер нь буцаад нисэхэр болсон байна. Одоо буцаад улаан газар руу нисэхэр болсон байна. За одоо ийш ингээ урууданда сая би бараг 200 м өкс гарч ирлээ ийш. 200 м дээш өксд юм байна. Талан түвшнээс одоо нэг 1000 м дээр яг явж байна. Талан түвшнээс 1000 м. За хөлбөмбөр суман дээр байна. Одоо хөдлөөд Доронтой аймгийн Чойбас хот руу явах гэж байна. За замдаа нэг булган гээ сум дайрна. Эндээс 77 км гэсэн баха. Дугуйгаа ингээ бэлтжлээ. Өнгөрсөн шөнийн аймгийн сумын төвд ингээд буудалд хонлоо. Эмээ өвөө гой хүлээж авлаа. За тэгээ одоо ингээ гараа явна да. Энийг 123 км явах. Тэгээд 123 км 77 яваад нэг сум ороод тэгээ цаашаа 40-д яваад Чойбас орно. Тэгсэн таарчаа. Салхи бас гайгүй баруунаас юм шиг байна те. Салхи нь бас баруун хойноос юм шиг байна. За. Зам дээр ингээд цахлаа шоунууд ингээд суугаа явж идэм байх. Баахан цахлаа шоунууд. За одоо ингээд хөлбөмбөрөөс гараад булгаа орж байна. Одоо замынхаа талд орж байна. 40 орчим км явж байна. 2 цаг арай өрөхгүй хугацаатай яваад орох. Ихэд явж байна. Одоо нэг дахиад нэг цагаас явчвал бараг орлоо. Энэ яг 4 цагийн газар л юм байна. Зогсолттойгоо нийлээд. Өнөөдөр салхиул яг араас биш. Одоо салхи жоохон хойд талаас салхилаад байгаа. Зүүн хойноос. Баруун хойноос. Хойноос яг чанга хойноос биш болохоор нэг бас тэр хурд явж чадахгүй байна. Нэг 20 23-тай 24-тэй л явж байна. Одоо нэг 23-аас цаал явж байна. За. Явж нөө одоо нэг ингээ сүүлийн өдөр 123 жиг орно нийт. Одоо Чойбас ороход нийт одоо энэ 80 км үлдчихэд байна. 40 км нь явчихсан. Булгаа ороход одоо нэг 38 км үлдсэн. За. Суулгач. За буцаад Шорон зам руу орсоо. Булган сумын нэг 10 км-ийн наанаас юм уу. Ингээ зам тусвартай байгаа маань зам эвдэрсэн хуулаа ийцэн тэгээд буцаад энэ шороо руу орсон. Яа шороо нь бол амар юм байна. Дугуйтай явахад бол айгүй чулуутай хатуу. Тэгээ хажуугаар энэ элстэй хэсгээр нь арай зөөлөн ингэж одоо энэгээр нь явж байгаа. Тэгээд дааж дэр чигнүүртэй юм байна. Бас дугуй шигдэж ороод гравел дугуй болохоор шигдэж ороод байна. Хигээс тэгж багасгаагүй л байгаа юм байна. Засмал дээр явж байгаа болохоор. За тэгээд 3 дахь өдрөө шороогоор явж байна да. Тэгээ гайгүй нэг 10 км шороо юм байна. Одоо сум Булган сумын 6 км-ийн цаана харагдаж байна.
зам энэ дээр явж байгаа. За ийм хойдолд явж байна да. За Дорнот аймагт ирж байна, орж ирж байна. Өнөөдөр бүр 130 км явлаа. 30 км нь өстой муухай шороо. Балер замтай байлаа. Үнээр төвчээр зааж орж ирлээ. Өнөөдөр өглөө бараг жимэргүй санагдчихсан. Хөл гар өвдөд. Гэтэ ямарсан гүрээсээр хаал орж ирлээ. 7 хоногт орж ирнэ гэсэн амлалтандаа ингээ хүрлээ. Зорилготой 700 км. Одоо 724 км болж байна. Одоо ч 730 км болноо. Хинтээ аймгаар тойрсон болохоор жоо илүү явж байгаа. За Чобсот хөшөн дээр ирлээ. Ой. За ингээд Чобс хөшөн дээр ирлээ да. Энэ одоо ямар хатны хөшөө юм бол энэ Алунгой хатны хөшөө юм болов уу? Эсвэл Бүртэ хатны хөшөө юм болов уу? За шинэхэн Coupe Norroad C62X EX дугуйтаа ингээд шинэ дугуйтаа ингээд 730 км чигээд хамгийн зүүн талын аймаг буюу Дорнот аймагт ингээд ирлээ. Хаагуудаа 720 км ингээд жийж үзлээ. Сэтгэл маш өндөр байна. Тавгаа ганцаараа жийгч бас амаргүй шүү. Амаргүй ажил юм байна. Салхи сүүлийн 2 удаа салхи хойноос байсан тул та юу ирлээ. Энэ өдөрт 100 гаруй жийж байлаа хэцүү. Хэцүү юм байна. За баярлалаа анхаарал тавьсан явдалд. Одоо ингээд Чобс нь манайх ах маань одоо хөтөж авах гэж байна.